За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За 26-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө түрүү манай Бацогт дарга хэлж байна. Төлөвлөгөөний гүйцэтгэл байхгүй тайлаа хэлэлцээгүй учраас асуулт асуух нь өөрөө утгагүй болчихж байна. 8 чиглэлд 8 асуулт асуугаад энэ цагч хүрэхгүй юм. Тэгээ яг би нэг юмд айгүй сэтгэл хангалуун байгаа. Хөгжлийн 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөний нийтийн тээвэр ай ногоон дэд бүтэц бодлогын төвд орсон нь бол энэ бол өстой маш сайн одоо юу боллоо гэж харж төлөвлөгөө оллоо гэж харж байгаа. Гэхдээ би тэд анхаарах зохих хэвээр хэдэн асуудлууд байгаа. Хэд том төсөв 30-аас 14 их 80 гэдэг бол одоо бидний өнөөдрийн байгаа хэрэгжилтийн бодож чадахтай нийцж чадахгүй ийм төлөвлөлт байгаамаа. Тэгээд бүх манай энэ ардын намынхаа маань их бас их сайн аргатай юм шиг байгаа. 5 жилийн үндсэн чиглэлийн төлөвөө баталж оруулж ирэхдээ энэ үзүүлэлтийн суур төвшин ерөөсө тодорхой биш. Баталгаажаагүй учраас дараагийнхаа зорилт төвшөнд хүрэхээ айгүй хөөрхөн томьёолцсон байгаа. Нийслэлийн хэмжээнд буух үр дүн тийм үгүй. Тэгээ дандаа ялах хүсэлтэй юм шиг байгаа юм л да. Тэгэхээр сая Бат Баясгалан даргыг хэлж байгааг би үнэхээр дэмжиж байна. Хэдүүлээ энэ ажлын хэсгийг байгуулад явахгүй болохгүй. Ер нь эрүүл мэнд нийгмийн салбарын энэ зорилттой төвшин бодит байдлаас хэд доогуур ийм байхад өндөрөөр өөдрөгөөр төсөөлсөн ийм төлөвлөгөө байгаа. 2015 онд Монгол улс 3 сая дахь иргэнэ бүртгэж авсан. 2025 онд 3.6 сая хүнтэй болцсон байна. 2030 он гэхэд бид нар жилд нэг дунджаар нэг 60 орчим мянган төрөлтгээд үүсэх юм бол 2030 онд бид нар 4 сая иргэнтэй болно гэж үзээд 87 сургууль гэвэл өнөөдрийн манай 3 ээлжээр хичээлж байгаа асуудал шийдэгдэхгүй байхгүй юу. Тэгэхээр энэний суур судалгаанууд угаасаа худлаа. Тэгэхээр тодорхой хэмжигдэхүйц байх гэдэг энэ шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй KPI хэрэгжихгүй учраас энд 2030 он гэхэд энэ ажлын хэсэг юу хийх ёстой вэ гэхээр энэ дээр улс төрийн хариуцлага хүлээх хүмүүс нь хийн, удирдлагын хариуцлага хүлээх хүмүүс нь хийн. Энэ KPI-г аюулгүй сайн тодорхойлж хэмжигдэхүйц болохгүй бол энэ төлөвлөгөө зүгээр л сайн төлөвлөгөө хэвээрээ л явна. Биелэхгүй. Тэгэхээр энийг эргээд бид нар харах хэрэгтэй байхгүй байхаа. Ер нь эргээд бид нар гээштэй энэ ажлыг маш сайн тайлагнасынхаа дараа үнэлж төлөвлөдөг байхгүй бол баахан цаас бүрдүүлэл ороод ирнэ, баахан дарга нарын ажлыг уяад л ингээд нэг баахан хурлын хоороод өдөр болгон ийм тийм ажлууд яриад яваад байна. Үнэхээр тодорхой биш байгаа шүү. Тийм учраас энийга нэгдүгээр удирдалтаа багтаагаад 2 сард тайлангийг хэлэлцээд ажлын хэсэг энэний бүх юг KPI-тай нь уяад ингээд гаргах хэвээр энэ хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөг маш тодорхой олох хэвээр. Ингэжээж энэ хэрэгжин энэ ингэжээж ард иргэдийн амьдрал дээр айл үүрхий хаалгаар орноо. Тийм учраас энийг одоо маш яралтай ажлын хэсэгт би өөрөө орох хүсэлтэй байна. Тэгээд ер нь энэ дарга нар анхаарал нүдтэй манай хотын дарга би жишээ нэг юм дээр одоо гайхаж байгаа. Эрүүл мэндийн салбар хотын дарга түрүүчийн хурал дээр санагдчихээн. Эрүүл мэндийн газрыг татан буулгаад арай өөр хөлбөрт аваач гэсэн. Тэрний төлөвлөлт энэ дээр яаж орсон юм? Өшөө нийтийн тээврийг өөр хөлбөрт аваач гэсэн. Тэрний төлөвлөлт яаж орсон? Яг нь нийтийн тээвэр ороод ирсэн, бодлогын төвд ороод ирсэн. Гэхдээ дахиад биднийг хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажил арай өөр байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар энийг нэлээд сайн анхаарч төлөвлөх ёстой. Тэгэхээр энэ төлөвлөгөөг би бол бүр 100% одоо сайн төлөвлөгөө гэхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний сайн юунууд бол бодлогын төвд бодлогод бол орж ирсэн учраас бас үгүйсгэх юм боломж бол байхгүй. Гэхдээ тэр засаг даргын барьж байгаа бодлого энэ болгоныг бид нар бодож оруулж ирэх хэрэгтэй байсан. Тийм учраас энэ 87 сургууль энэ төр гэдэг бол 2030 онд бидний одоо яг одоо хүсэж байгаа тэр зорилгот бол хүрэхгүй юм шүү. Тийм учраас ийм төлөвлөлт бол сайн төлөвлөлт биш болсон гэдгийг бүх дарга нар өөрсдөө хараад гаргаж байгаа засаг даргын гаргаж байгаа шийдвэртэй уялдуулан төлөвлөж сурах хэрэгтэй шүү. За баярлалаа.